Өглөөний өдрийн мэндийг хүргэе. 2025 оны 5 сарын 14-ний өдрөөс эхлэн Огцор хамархан өрөөндөө Сүхбаатарын талбай дээр залуус өөрсдийн санаачлагаар эргэлт нийлээд байгаа юм а. Чагсаалтлах болсон шалтгаан нь Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдний хүү эрхэлсэн ажил байхгүй. Хэлний бэлтгэлийн сурч 22 настай тэмүүлэн найз охиндоо өөрийн өрхийн орлогоос давсан бэлэг бэлгэлсэн олонний харалт орсон билээ. Тухайлбал найз охиныхоо төрс өдөрт зориулан 20 сая төгрөгийг шилжүүлэх, 18 сая төгрөгийн цүнх авч өгөх, жир бүх хэл гэрлэх санал тавихтаа өндөр зэрэглэлийн амралтын газрыг бүтнээр нь халах гэх мэт энгийн ардын амьдралаас хэд давсан тансаглал нь олонний дургуутлыг ихээр хүргэх шалтгаан болжээ. Уг чагсаалын шаардлага нь Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрднийг улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээн огцрохыг шаарддаг байгаа юм. Чагсаалын эрүүн тойрныг тамжлал ерөнхий сайдыг огцруулах тухай УЕХ цэгийн сайтын өргөдөл эхний өдрөө 11,000 хүний гарын үсгийг цуглуулж чадсан юм. Улсын их хурлын гишүүн Баярмаа жагсаалд нэгдэж анхны гарын үсгийг зурсан гишүүн боллоо. Түүний араас Лодой самбуу, Залжаргал, Цэнгүүн, Бямсүрэн, Гамбат гишүүд гарын үсгийг зурж нэгдээд байгаа юм. Ерөнхий сайд хэвлэл төгсөн монтажтай засварсан ярилцлаганда одоо улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ийм одоо ялаанууд байгаа. За энэ ялаануудад одоо хандж хэлэхэд та нар яагаад миний итгэл үнэмшлийг, миний үзэл санааг, миний тэмцлийг бөхөөж чадахгүй бити горд одоо асуудалтай холбоотой байгаа асуудал дээр миний хувьд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна гэдгээ хэлээ. За баярлалаа. Ийн хэлснээр иргэдийн чагсаалыг улам өртөж, чагсаалд оролцогчдын тоо 4,000 давж, чагсагчдын зүгээс өргөтгсөн шаардлагыг танилцуулсан юм. Номтой чагсаалыг амжилттай зохион байгуулсан чагсагчид төгсөлтийн баяр алдар тхи одон гардуулах ёслооч мөн амжилттай чагсаалаа үргэлжлүүлсээр байгаа юм. Үүний хажуугаар Огцор хамархан чагсаалын тухай мэдээллүүд AFP, Washington Post зэрэг олон улсын мэдээллийн сонин сайтуудаар гарч Япон, Солонгос улсын хэвлэлч гараад эхэлжээ. Мөн Улаанбаатар марафонд мянган залуус Огцор хамархан чагсаалын фейз стикертэйгээр тэмцлээ үргэлжлүүлж гүйдэг чагсаал хийсэн юм. Ингээд чагсаалын 14 дахь өдөр иргэдийн үзэл бодол ямар байгааг бүгдээрээ харцгаая. Энэ чагсаалаас хойч үе юу сураасаа гэж хүсэж байна. Хойч үеч багтай. Би чинь дахиад нэг доорш нэг 60 жил амьдрах байлгүй дээ өрхий. Ер нь бол чагсаа сурчаасаа л гэж бодож байна. Одоо энэ чагсаалыг хэлж байгаа цагдаагийн байгууллагын хэлж байгаа бид хэдийг жишээлх юм бол цагдаагийнхан таад одоо зөвшөөрлгүй байгаа гэсэндээ бид хэдийг ингээд тодорхой хэмжээгээр хүндлээд те шууд албатан тараахгүй те за та бид хэдэд айгүй их шаардлага өгөөд за нэмээд дээрээс нь одоо юу гэдэг аюулгүй байдлын сарамжууд өгөөд яваад байгаа. Тэгээ цагдаагийн байгууллага бид хэдийг бас хүндэлж байгаа шалтгаан нь органик чагсаал байгаа. Тэгээд дээрээс нь хамгийн соёлтой 50 чагсаал хийхийг оролдож байгаа. Тэгээд 50 чагсаал хийгээд сурчаасай тий. Тэгээд органик чагсаал хийгээд сурчаасай. Мөнгөгүй чагсч болдгиймаа гэдгийг ойлгочоосай. Тий. Тэгээд залуучуудын ив нэгдэл ялангуяа үндсэл дээр нэгдэж байгаа нэгдэл өөрөө хүчтэй байдгиймаа. Тий. Тэгээд бид нар янз бүрийн улсын хурлын гишүүн ч юм уу эсвэл янз бүрийн сайд дарга аль нэгэн нам улс төрчийн шиддэг чулуу нэгээ унгаах хэрэгслэн чагсаал биш юм аа. Залуучууд өөрсдөө хүслийг гүйцэлдүүлж нэгдэж үр дүнд хүрэх арга зам юмаа гэдгийг ойлгочихсон гэж бодож байгаа. Тэр нь энэ чагсаалын тухай та юу өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээж одоо ингээд энэ чагсаалыг үүсгэн байгуулах чинь чагсаал үүсгэн байгуулж байхдаа санаачилсан. Нэг найзтайгаа нийлээ санаачилсан. Үн мөхгөө залуу байгаа. Тэгээд тэрш оройдоо л ерөөсөө баг 10 хэдэн яг хамгийн тэнцэгч гэх юм уу те хамгийн юм rebellious motherfuckers-ыг ингээд зуглалаад тэгээд угаасаа чагсаалын баг бүрдсэн. Тэгээд тэр баг нь хамгийн гол нь амар pro баг байсан. Ягаад гэвэл 91 юм хамт байсан. Дандаа тэрэн бусуудаар явцсан. Олон жил ингээд яг хуулийн асуудал, чагсаал зохион байгуулах асуудал, хэвлэлтэн нэгдэх асуудал, хүний эрхийг хангах асуудлаар активист хийсэн залуучууд байсан. Хоёрдугаарт бас контент талаасаа бас нэлээд сайн их чадвартай залуучууд байсан. Тийм байсан болохоор чагсаал айгүй хурдан мөнгөгүй нэ хүчээ авцсан. Тэгээд маркетингийн чиглэлээр, коммуникашны чиглэлээр би ч хэл маркетер те өнөө болж хэлэх юм бол коммуникашн эксперт авчих юм. Ингээд янз бүрийн хүмүүс цуглацсан учраас бид нарт сувган байсан. За бид нарт яаж хийх вэ гэдэг бүтээл сэтгэлгээ байсан. Тэгээд нэмгийн идэвхтэй ч гэсэндээ том тархитай хүмүүс ямар ч чагсаал хийж болт юм байна гэж бодож байгаа. За энэ чагсаалын онцлогийг яг юу гэж харж байгаа вэ? 50 чагсаал шүү дээ. Урд нь ингээд зөндөө хүмүүс дайрах гэж орлоо, бяцнуулах гэж орлоо. Гэхдээ ер нь бол тийм болсонгүй. Дундуур нь хідэн чагсаал гарч ирээд байгаа. Тэгээ өөрөөр тэгэхэд манай яг энэ чагсаал бол байсаар л байна. Тэгэхээр бол ер нь залуучууд айгүй соёлтой болцсон юм байна гэж харж байгаа. Оюутнуудад хандж юу гэж хэлмээр байна вэ?
тийм бид нар чи яг ингээд хажууд нь байгаад байгаа шүү дээ жагсаалынхаа. Тэгээ яг одоо зарим сургуулийнхаа удирдлагын шалгалт дууссан баг, зарим нь бол явж байгаа. Тэгээ яг манайхсаа явж байгаад одоо ингээд дуусаад тэгээд ирж гисэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ирээж гисаарэ. Тэгээ ирээдүйн төлөө ирж гисаарэ л гэж хүсэж байна. Хэрвээ одоо энэ жагсаал маань үр дүнгэндээ хүрэхгүй, үр дүнгээ өгч чадахгүй байх юм бол ямар аргаар тэмцэх нь илүү үр дүнтэй байх бол гэж бодож байна. Гэхдээ тэгэл үнэхээр үр дүнгээ өгөхгүй бол одоо яах вэ? Гэхдээ бид нар энэ чинь үр дүнгийг хардл ямар ч гэсэн суух хэрэгтэй, жигсэн хэрэгтэй. Ямар ч гэсэн 50 замаар л авах хэрэгтэй. Янз бүрийн экстрим юм хэрэггүй шүү дээ бас тий. Энэ жагсаалын онцлогийг юу гэж харж байгаа вэ? Онцлог нь угаас амар гоё зөвхөн байгуулалтаа байгаа. Хөтөлбөртэй тэгээд өдөр болгон ингээд хөтөлбөр гаргаад гоё артистуудын жинэр ирдэг. Тэгээд ингээд дандаа суудаг болохоор гоё идэг. Та ер нь оюутнуудын зүгээс оюутнуудыг яг хэрхэн энэ жагсаалд оролцоосоо гэж хүсэж байна. Тэгээд оюутнууд яг юу хийвэл энэ жагсаалд илүү өөр нөлөөтэй болох вэ? Би бол тэгж бодож шүү дээ. Яг өөрсдөө төлбөрөө хийдэг оюутнууд л ирчих гэсэн байна. Тэгээс эцэг эхийн сургалтын төлбөрийг хийдэг оюутнууд бол баг ирэхгүй л. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь амьдрал ямар байгаа тухай ямар ч ойлголтгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тийм оюутнууд бол ирэхгүй байх гэж бодож чинь. Тэгээд илүү амьдралтай танилцаарай л гэж хэлсэн. Огцор хамархан жагсаалын эсрэг би цэцэг тэргүүтэй сөрөг жагсаал гарч ирсэн. Өнөр настан өсвөр үеийнхнийг мөнгө эд бараагаар татан огцор хамархан жагсаалыг хумих орлого хийсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ерөнхий зайдал Лувсан намтрын оюун эрхний огцорлох тухай өргөдөлд 150 мянган хүн гарын үсэг зурж шаардлага хэдий хангаад байгаа юм. Монгол улсад хүний дотортой байдал биш, бодлогын дотортой байдал хэрэгтэй хэмээх жагсаагч өн мөнхийн үгээр үнэрлэе. Анхаарал хандуулсанд баярлалаа.